Өнөөгийн боловсролын салбарт тулгараад байгаа гол асуудлын нэг нь дунд сургуулийн тоог нэмэгдүүлэх асуудал юм а. Сургуулийн насны хүүхдүүдийн суралцах орчны хүрэлцээ хангалтгүй байдгийн улмаас сургуулиудын ачаалал ихтэж зарим газараа 3 ээлжээр хичээллэх болсон. Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ерөнхий боловсролын 140-р сургуулийг ашиглалтанд оруулснаар тус дүүргийн 37-р сургуулийн ачаалал 30%-аар буурч байна. Үзэгчдийн харж байгаа энэ шин сургуулийг ашиглалтанд орохоос өмнө энэ хавийн багчууд Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуульд суралцдаг байжээ. 37 дугаар дунд сургуульд 900 гаруй хүүхдийн багтаамжтайч анги танхимын хүрэлцээгүй улмаас 1500 орчим хүүхдийг хамруулан сургадаг байсан байна. Өөрөөр хэлбэл анги дүүргэлд 2-3 дахин хэтэрсэн байжээ. Тэгвэл энэ байдлыг харгалзан үзэж Чингэлтэй дүүргийн 17 дугаар хоног нутаг дэвсгэрт байрлах 140 дугаар сургууль нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн оны 2 сараас эхлэн баригдаж эхлээд өнөөдөр ашиглалтанд орчод байгаа нь энэ юм а. Одоогор сурагчдаа элсүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд 7 хоног байгаа юм байна. Ингээдтэй тойрон хамрах хүрээний 1-5 дугаар ангийн нийтдээ 500 гаруй хүүхдийг эхний ээлжиндээ хүлээн авчээ. Манай сургууль бол 7 анги танхимтай. Тэгээд нэг ангид бол 40 хүүхэд хичээлэх хүчин чадалтай юм. Учраас 1-р ээлжинд 240, 2 ээлжээр хичээлвэл 580 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль. Одоо анги дүүргэлт нэг ангид дунджаар 36 хүүхэд байна. 8 бэлгийн 290 сурагч хичээлж байгаа доогоор 2 ээлжээр өглөө 6 анги, өдөр 2 анги. Хүүхдүүд ерөнхийдөө одоо энэ шинэ орчинд одоо хичээлдээ 4-5 хонжинтэй басан зохицох байдал нэр нь сайн байна. Би 4 банк. Өмнө нь аль сургууль сурч байсан? Би 37 дугаар сургуулийн 4-ийн ангид сурч байсан. Одоо энд ангийнхны хүүхдүүд байгаа юу? Бага. Энэ шинэ сургуульд ирсэн сэтгэл ямар байна? Энэ шинэ сургууль маш их гоё. Юу нь гоё юм? Бүх юм шинэ. Шоуг их байсан хүүхдүүдийгээ энд тэнд зодолтой тохиолдол мөрзөн зодолтой хичээлэх орчин их хэцүү гэсэн. Энд л гоё шоугон мууган байхгүй цэвэрхэн орчинтай гоё. Орчны хувьд бүх юм нь шинэ болохоор нөгөө арай жоохон насчихгүй л. Чөөр энэ харьяалалтай энд гэр нэм дайрхан байдаг уу? Дайрхан байдаг. Өмнө 37-д явж байхдаа холддог байсан уу? 37-аас эндээс яг адилхан байсан. Сурагчид өмнө 37 дугаар сургуульд нэг ангидаа 35-аас 40-үүдээ суралцдаг байсан байна. Харин одоо бол чөлөөтэй шинэ анги танхимдаа шамдан суралцах болцоотой болжээ. 37 дугаар сургуулийн хувьд үндсэндээ сургуулийн баг болон ахлах бүлгийнхэн зориулсан 2 байранда 1500 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг байсан бол 140 дугаар сургууль ашиглалтанд орсноор энэ ачаалал 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой болсон байх юм а. Энэ манай сургуулийн ачаалал бол ерөнхийдөө 30 дугаар сургуулийн энэ Б барих чинь 500 гаруй суралцах хүчин чадалтай. Тэгэхээр бид нар 2 ээлжиндээ энэ сургуультай багтахгүй А байрандаа ингээд 2 ээлжиндээ бүр хуваагдаад 34 бүлэг суралцж байсан нь одоо бидний хувьд ачаалал нэлээд өндөр байсан. Тэгээд энэ байдаг одоо улсаас одоо мэдээж бас бодлого барьсны үндсэн дээр энэ хойно гэр оронтой ойрхон байршил дагуу юм шинэ баг сургууль баригдсан байгаа шүү дээ. Тэгээ энэний дагуу хүүхдүүд маань шилжиж төлөвлөгөөний хийлээ. Хөнгөрөлгүй яг одоо манай 8 бүлгийн 298 хүүхд шилжинэ гэдэг чинь одоо бол яг одоо өнөөдрийн байдлаар 820 гаруй сурагч яг Б байрандаа үндсэндээ 26 бүлэгт хичээлж байна. Үдээс хооштой бол 2 танкин маань бас чөлөөлөгдөөд эсмийн багшгүйгээр тэнд хүүхдүүд давтлаг консультац хүүхэд хөгжүүлэх дугуйлан явагдах багш нар секц хамт олоноор ажиллах бүрэн боломж бол бас үүслээ. Хэдийгээр ачааллаа хөнгөлөж чадсаж эргээд жил ирэх тусам сургуульд суралцах хүүхдийн тоо өсөж байгааг мартаж болохгүй маа. Иймээс хуучны энэ мэд сургуулиудад өргөтгөл шинжилэл хийх зайлшгүй шаардлага байна.